сайн мэцхан үзэгчдээ та бүхэндээ юу подкаст нэвтрүүлэг маань хүрч байна. Манай өнөөдрийн дугаарт Хиндэн нутгийнхаа олон мянган үйлчлүүлэгчдийг өөртөө татаж чадсан салон бол яхаа аргагүй GS салон байгаа. За GS салоныхаа үзэсгэлэндээ бүсгүй өсчин гантыгаа бас өнөөдрийнхөө дугаарт онцолж оруулж байна. За сайн байна. Сайн байна уу? Бүгдэнд энэ өдрийн төргийа. За юуны дөрөнд ямар ч гэсэн манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч оролцож байгаа баярлалаа. За урилга явуулсанд баш баярлалаа. За ажил амьдрал тавлаг сайхан байна уу? Сайн сайхан юутай байна? Ер нь бол айгүй маш сайн байгаа. Яг одоо нэг сая нэг 2 ойрхон баяр болсон болохоор ойрны хорны айгүй завтай байгаа. Завтай байгаа. Тийм 3 сар дээр нэг их завтай л. За. Бисээс харахад бас фитнесээр хичээлээд байгаа харагдана лээ. Тийм ер нь бол яг өөртөө жоохон нөгөө чөлөө цагаа бас өөртөө өвдөлтэй эрүүл мэндийн жоохон хөдөлгөөний дутагдлаа удаж ер нь тэгээд чөлөө цагаа жоохон фитнесээр хичээлэх гээд зориод явж байгаа. Хэд хоног дээр явж байна? Үр дүн юу нэрсэн? Ер нь бол одоо би яг 3 дахь сар дээр явж байгаа. За үр дүн бол ер нь бол одоо л яг гарч ирж байгаа. Тийм үү. За манай юу подкаст нэвтрүүлгийн маань үндсэн 3 асуулт байдаг. За үндсэн 3 асуултаа бас өрөөсч асууж гоо. За сонирхолтой. Манай нэвтрүүлэг бол мэдээж хэрэг зүгээр гоё энгийн яриаг үзэгч олондоо бас хүргэе, тийм ээ. Тэгэхгүй нэ айхтад бие бариад авах шаардлага байхгүй шүү манай нэвтрүүлэгт. За хэрв та хин нэгэн алдартантай найзлахыг хүсвэл тэр нь хэн байх вэ? Одоо зүгээр Монголынхаар тий хамаагүй таны л. Ер нь бол би нэг дуучин анаатай ер нь бол бас амар ингэж хэрвээ яг ингэж найзлах юм бол амар найзлахыг хүсдэг. Яг бол ер нь яг миний имиж би яг тэр шиг тийм болоо гэж амар хүсдэг. Тэг үс яамлах цаа. Харин яг хичээл бас яг адилхан ягаас амар нэг тийчээс ингээл 4 хүүхэнд гаргацсан. Тэгээд тийм ээж ингээл би миг амар гоё авч өгдөг. Эмэгтэй хүн талаас нь би амар их ингээ үнэлдэг. Өөрөө ч гэсэн бас ингээ аюу хүлгэр дурайл авч ер нь пэйж мэж амар дагдаг. Тийм шүү дээ. Яг харахгүй 4-5 хүүхэдтэй хитүүлдэг лээ. 4-тэй те 5 баха 5 юу лээ. 6 болсон шүү дээ. Юу лээ. Бүр гарсан гэдэг. 4-5 6 л. Нэр яг харахгүй өөрийгөө гоё авчиж байгаа юм те. Үлгэр дурайл авахгүй байх аргагүй юм битээ шүү дээ те. Яг л бидний жоохон байхад нөгөө галагийн аанаас одоо хүртэл хэвээрэл байгаа. Тийм шүү дээ. Би бас залуу сайхан бас гала стилээр бас явдаг байлаа гэдэг. За дараагийн асуулт. Бага наснаас ч үлдсэн хамгийн тод дурсамж юу вэ? Ер нь нөгөө би нөгөө багтаахт амар юу эргэжтэйлэх ч юм уу амар тийм хөдөө өссөн болохоор амар тийм эрсүү төвхтэйсэн. Тэгээд ер нь намайг яг багийнхан маань төрхийг харах юм бол одоо яг ийм гэж хүн барагддаг. Би нэг амар хөдөөдөх дандаа ингээд эргэтэй хуцалдаг. Тэгээд морь мал ингээд ундаг. Ер нь тэгээд дандаа тийм ингээл дээлмэл вакал үүсдэг. Яг тийм л ер нь өөр тий яг тийм ер нь хүүхдсэн. Тэгэл яг бага ахта ер нь 7 дугаар анги хүртэл ер нь л аюу жоох аюу ирсэг төгсдөөсөн шүү. Тийм. Айл ер нь хэд хүүхдийн ганаа манайх ч нөгөө зургуул би чинь зургуулаа. Тэгээд 5 охины бага охин тэг нэг эрэхтэй төгтөж. Тийм үү. Охтууд ер нь бага л гэсэн. Тийм ээ тий. Тэгээ ягаа ишүүд болчихвоо. Мэдгүй тэгэл цаанаасаа ихчэр тэгээ төгсөө явсан. Тэгэл өөрөө дандаа өдөө тэгэл ихчэрж оюутан болосон. Тэгэл аав ээж дээр мал дээр байдаг гэсэн бол тийм ирсүүд байгаа. За 3 дахь асуулт. Хамгийн сүүлд юу гэж худлаа ярьсан бэ? Ер нь уцаар л худлаа ярьдаг шээ. Хаяа нэг за яг нэг ингээд үйлчлэгч маань ингээд айгуу ингээд би өөрөө нэг гинт төлөвөө ажил дээр гараад их юм бол хаанаага ажил дээр байна уу мань өнөх юм яг нэг гарах ажиллаж байгаа ажил дээр өвн байгаа мөртлөө гадуур явж ингээд тэнгүүд манай миний машин бас үйлчлэгч маань мэддэг болсон болохоор хүй машин чинь ажиллаж байгаа би ээжлээс шүү өөрөө яхалаар гадуур явж хүй би машин орхи гард тулт юм байгаас тэгээд яг нэг 3-4 хоног өмнөх худлаа ярьсан. Эвгүй адил орж ирсэн тий. Өсчин мэрэгчлийг бас хизээ эзэмшжээ, хаанаас мэрэгжил дэвшлүүлжээ, яагаад өсчин гэх мэрэгчлийг бас сонгох болсон бэ? За би нөгөө нэг Хинтээ аймгийн Батнаруу сум төрсэн 8 жилээ. Тэгэхээр нөгөө 10 жил болохоор
энэ аймагт төгсгсөн чинь нөгөө энэ одоо коллеж чинь нөгөө 8 онд чинь эмсүүд гэж байсан шүү дээ. А тэгээд нөгөө нэг сумдуудад нэг 2 урилга ч юм ингээд мэрежлүүдээс нэг урилга өгдөг байхгүй. Тэгсэн чинь нөгөө тэнд өсч байгаа сайхан ингээ хуваар ирдэг байхгүй. Биний өөрийгөө ч өсч юм болно ч гэж бодог байснаа. Манай экстер тэгдэг байхгүй. Одоо энэ ангийг ингээ авчих юм бол 10-ийнхаа гэрчлэгтэйж төгснө. Давхар ингээд ойр дотны гэр бүл найз нөхдийнхөө одоо ингээд үс мөсийг засаа сурч штэ. Ер нь ингээд давуу тал ихтэй тэгээд цааш өөр сургууль мөрөлд явж алж гэдэг. Тэгвэл заад нэрэж тэгдэм л үгээ. Тэгэл анхлаад нэг амарч хүй хай гэл ингээд тийм сонирхлоор бол ороогүй. Тэгээд 9 нөгөө 6 онд ороод тэгээд 10 онд энэ эмсүүдийг төгсөөд тэгээд 9 онд нь болохоор ахаа мэргэжилт эслэх гээд Улаанбаатар хотод өсч байгаа сайхны мастер технологич ангид үйлдвэр уралт жилийн ангид явж тэгээ ахаа мэргэжлээд ишлүүлээд тэгээ одоо ер нь нийлэнхүүд одоо нийт бол ингээл 8 оноос эхлээл одоо хүртэл 15-6 жил ингээ мэргэжлээр ажиллаж байгаа. Тэгээд ер нь ажлын хугацаанд зөндөө олон газруудыг одоо ингээд дамжиж ажилласан. Одоо тэгээ манай аймгийнхан ч бараг ийж байгаа л үү. Тийм шүү дээ тийм. Үйлчлүүлэгчд угаасаа тэгээ нөгөө нэг шинэ хүмүүс бараг ирдэг байх тийм. Байнга дандаа нөгөө нэг үндсэн үйлчлүүлэгч. Тий, анхлаад бол яг нь өөртөө татах гэж тэгэл зөндөө олон үйлчлүүлэгчийг одоо бол тэгэл байнгын үйлчлүүлэгчтэй болсон болохоор татах шаардлагагүй. Одоо ер нь дандаа цагаар л авч үйлчлдэг шүү дээ. Тийм. Тэгээ яг нөгөө зорьсон хүмүүс нь л ирдэг. Жис салаанд ажиллаад одоо хэдэн жил болж байна? Манай жис салаан чинь яг нөгөө ковид жилээр л ер нь нэгсэн. Тэгээ одоо яг манай жис салааны 5 жилээ одоо ингээд 4 сарын 24-нд болох ч байгаа. Оо за за. Хурдан байгаа зү сайхан ковид үеэр л нэгдэл чинь одоо зүгээр л юм ховхоос юм заалыг л одоо ингээд ичтэйгээ нөхөртөөгөө гэр бүлээр ингээд тогтчуулаад. Тэгээд бид ингээд салаа нээжсэн. Одоо тэгээ ингээд 4 сард аймаг болох ч байгаа. Тийм байна тийм. 5 жилийн. Наасан ч хурд юм тий. Үс засан гэдэг үл мэдээж нөгөө буянтай ажил гэдэг шиг тийм эмхтэй хүн ч орсон, эрэгтэй хүн ч орсон үсээ засуулаад гарахад нөгөө үс сайхан бол зүс сайхан гээд айгу гоё болоод гардаг шүү дээ. Бид нар чинь сормос айлгээд гаргал гоё болчдаг. Хумсаа айлгээд гаргал гоё болчдаг. Мэдээж чи эрэг үсээ засуулаад гарахаар бидний хувьд үйлчлүүлэгчийн хувьд бол маш сайхан мэдрэмж байдаг. Тэгэхээр таны хувьд өсчингийн үед бас яадаг байна. За нөгөө яг энэ үгэн дээр бол айгу ер нь бол яг үнэнштэй үс амгалсан гэж хүн угаас хэдийн нүрээ буцсан ч гэсэн үс нь ингээл амар хштэй ч юм ингээл зүгээр нэг боож моцсон жахан болол тэгэл тэр хүн нэгсэн тэгээ яг үсээ гой будаагүй ч гэсэн ингээл эмхтэн үсээ ингээ угаагаал гой ингээд ороож мургаал цатгаад ч шаал урал. Тэгээ ер нь ингээл үсээ ингээл задаад тагаал хаашиж явбар шиг гигэлцээ амар гоё юм биш. А тэгээ нөгөө энэ мэрэгжлийн нөгөө хамгийн гоё нь яадаг бол ямар ч хүн нөгөө нэг одоо ингээд толгой тэргүүндээ ямар ч хүнийг хүрэхгүй шүү дээ. Багш магш тэгэл ингээд ямар ч тийм том тэгэд энэ мэрэгжил манд ганц амар даваа тал нь гэл дуртай ямар ч тийм мундаг хүний шууд тэргүүнд хүрдэг болохоор энэ мэрэгчлэр амар бахархдаг. Тэгээд ер нь бол сүүлийн үед бол айгүй эмхтэй үйлчлүүлэгч ихтэй болсон. Ягаад гэвэл нөгөө одоо ингээд нөгөө өн гаргаал тайралт майл гэ тэгээ тэрнгүүрээ нөгөө би илүү ингээд ихс ингээд одоо сургалтанд их өөрийгөө сурж одоо ингээд тэр талаар их явж байгаа болохоор эмхтэй үйлчлүүлэгчийг их татдаг болсон. Ер нь бол бараг 20 оноос хойш бараг эрэгтэй үйлчлүүлэгчийг ховорлсон. Энийг байнгын ирдэг бол хэд байгаа? Байгаа. Мэдээж хэрэг тэгээд өсчөнд ороод үйлчлүүлэгчтэн сэтгэл ханамжийн баталгаа 100% кул гэж гарахад мэдээж хэрэг өөрийн чинь хувьд бол те күүлэл үлдэн штэ. Йоо баярлалаа. Тэр хүний баярлаж байгаа сэтгэлээс өөрөө. Тэр харин тэгээд нөгөө ёо баярлалаа өстой маш гоё болсон. Би өстой яг ингэж асуулъя гэж бодож ийсэн өстой. Ингэж өстой хүн байдаг юм бараг л ингэх юм нөгөө одоо хөдөө орнох та. Улаанбаатар л би ингэж ясаа хөдөө оронд ингэ байдгүй мэдгүй өдргээл ингэхэр нь тэгээ яг тэр ингэж сэтгэлээр нөгөө тэр үгийг сонсоод тэгээ нөгөө ингэ өгж байгаа ингээд одоо мөнгө байгаа шээ. Тэр мөнгө ингээд амар надад гоё ингээд айгу ингээд өгөөчд үргэд ч ихсэн одоо тий ингээд амьдрал дээр ч айгу гоё ингээд юм болдог. Тэрнээс жоох ингээд сэтгэл дундуур ингээд гарч гал би өөрөө ч гэсэн амар шаналаад ингээд яг тийм нэг амар гоё ажиргалтай үг сонсох болоход бас нэг жоох хаяа гондооч ер нь жоох ихэндээ бол тэгдэг байсан. Одоо бараг үйлчлүүлэгчдийнхаа нөгөө нэг юуг сэтгэл зүйн байдлыг бараг хараад мэддэг болчихж байгаа юм да. Бодлооч гэсэн ядаж баярлаа гэж гарч байгааг нь үгтэй. Тийм шүү дээ. Тэгээ одоо нэг яг ингээд зорж ирдэг үйлчлүүлэгчтэйг болохоор ингээд бүр чөлөөтэй ажилладаг болохоор яг тэр хүний үсэнд нь яг ийм юм мэддэг бол таарна ингээд угааж явахдаа хүртэл тэгэл өөний чи толгойн хэлбэр юм биш та заа энд нь тааруулж ингэж засах юм байна гээл угааж явахдаа угаахаас ахуулаад тэр хүнтэй ингээд ярилцчихдаг болохоор гоё идэв шүү дээ чөлөөтэй. За манай Гантайгийн маань хувьд бас Ганагийн маань хувьд гэр бүлийн гишүүд
За хэдэн хүүхэдтэй байна? Хэдэн нөх? За гэр бүлээ танилцуулъя. За манай гэр бүлийн нэг Цолмед гэдэг. Би 2 хүүхэдтэй, хүү ах баяртай. Одоо битэр айл гэр бүл 17 жилд амьдарч байгаа. Оо, тийш үү. хиттэй танилцчихсан. 19-тэй. 19-тэй. Оо, за танаа хүн чинь аймгийнхаа унгаа. Тийш үү. Битэр чинь цуг ер нь багасаа л тэгэл. Хүүхдүүд нь хэд хэдгээр анги байна? Манай том чинь 6 дугаар анги. Охин маань болохоор 2 дугаар анги сурдаг. Хүүхдүүдээ ер нь яг хэрхэн яаж хүмүүжүүлж байна? Одоо ингээд бид нар чи өөрсдөө ингээд эцэг болцсон тий. Тэгээд одоо үеийн хүүхдүүд утасны хэрэглээ маш их байна. Утасны танаа хүүхдүүдийн хувьд утасны хэрэглээ ер нь ямар вэ? Яаж хүмүүжүүлэхийнсэн, ямар хүн болохынсэн гэж хүсч хичээж явдаг вэ? Би тэгтээ нөгөө бүр амар тэгэл нэг хичээл намаа бүр ингээл өдөр шөнөгүй хий мэдрэл ер нь бол амар тэг цагт өөрөө ч бүр нэг амар тийм их өрнөг бишээсэн болохоор яг гоо ер нь бол тэгэл дундыг баримтлаа л явж. Тэгээ нөгөө утасны хэрэглээ бол угаасаа нөгөө манай том хөвч аягүй байдаг. Тэгээ би нөгөө хүүхдээ дандаа утасны нөгөө ингээд кодчдаг байхгүй. Тэгээд нөгөө нэг утасны кодыг ганцаа хаахцаа өдрөл тайлж өгдөг. Тэгээ болт үед нь болохоор яг зүгээр ингээд бариулаад хичээлд нь явуулчтай нэг холбоо орой. Тэгээд яг ингээд нэг ганц өдөр нэг яг ингээд хичээлээ хийх хаахцаа өдөр бол яг ингээд өөрөө хүслээрээ тоглог гэдэг. Хагасаа өдрөлт. Охинд бол би уцаа ойртуулдаг ш. Ээж нь чамд хайртай болохоор охиныгаа ингээд уцанд ойртуулах гэж чи ингээ хараа мотоо олон ингээ болохгүй гэдэг. Ээж тэгэл нөгөөдгөө амир залцж байгаа юм чи. Ээж нь хайртай болохоор охинд уцагч хордуулахгүй гэж. Охинд бол баг өгдөг юм аа. Хүүг ер нь жоохон бас нэг том болцсон болохоор бас үеийнх нь хүүхдүүд чинь байнга л уцсан мөц өрж байгаа. Гантай гэдэг хүний ер нь яг ертөнцийг үзэх үзэл яг юу гэдэг юм бэ? За найз нөхдөө бас яг хэрхэн яг ямар цензуур тавьчих гэх юм уу те найзлч нөхрөлдөг бэ? За ер нь бол яг энэ одоо ингээ үйлчлэгний гарч байгаа чинь төрдөл баг ингээл нэг үсээсээс болгон л найз ч юм те тэгэл гэдэг. Би ч ер нь бас айгүйх найз ихтэй ш тэр нэ. Тийм тэгээ би өөрөө болохоор нэг амар ингээд чөлөөтэй харьцдаг. Энэ нэрээ тийм харьцаж юм шиг яг өөрөөхөө байдаг болохоор тэгэл тэндээс ер нь тэгэл ингээ 2 3 удаа харьцаач ч юм уу хүний зан танигддээ ш. Тэгэл ер нь айл болох тэгэл за энэ намайг найз бишээсэн ч гэсэн би зүгээр л яг л өөрөөхөө найзтай адилхан л ер нь хүн болгонтэй харьцаагаа хийдэг. Гэр бүлийн хувьд яг гэр бүлийн доктортой харилцаа яг доктортой байхын яг их хүнсийг яг юу гэж хардаг юм бол яг таны хувьд ер нь бол би нэг одоо ингээд юу одоо нэг ямар ч хэсэг нэг ингээд айгүй ингээ өөрөөхөө хүснээрээ хоёр биендээ ингээд айгүй хүснээрээ нээлттэй ингээ хоёр биенийгээ цагдахгүй тэгээ амар хэрэгчлөөтэй байл би айгүй тийм их л хүсдэг шүү дээ нэг амар үе тийхгүй ингээ хоёр биений юмд оролцохгүй тэгээд өөрөөхөө хэрэгчлөөгөөр л ер нь би ер нь яг ирчлөөх л авих гэсэн. Одоо 17 жил болсон гэхээр чи харахгүй шүү дээ. Одоо баг хоёр бинийгээ ойлголцдог, харцнаас нь ойлголцдог болчихоо шүү дээ, тий. Усны цаанаас нэг өнгөөр ярих юм бол за энэ маань ингэсэн биш үү гэх тий. Гантайгийн хувьд бас яг нөлөөлөл авдаг хүн гэвэл ямар хүн байдаг вэ? Нөлөөлөл. Сайн нэг ануг хэлсэн шүү дээ, тий. Тэрнээс өөр шүү нөлөөлөл авдаг. Яг ойр тойрны чинь найз нөхдөж болно, хамаатан садан байж болно. Би ер нь нэг хамт олон байж болно. Би ер нь яг нэг ахмад ч юм уу тий жоохон тийм настай хүмүүнтэй ингээд амар ярилцах айгу дуртай. Яг л өөрөө бас нэг багтаа эмээгээс амар хүүг сонсдог гэсэн. Тэгээ ер нь ингээд настай үйлчлэгч ч юм уу энэ тэнд ингээд настай хүмүүсийн тэр явж байгаа чи айгу гоё нэг амар гоё үг хэлдэг ш нэг одоо нэг дээр үе одоо хүмүүс болохоор одоо гэдэг дээр үед гэдэг үсэн одоо ингэдэг дээр үедээ л байд юм аа одоо орч үе өөр болсон. Тэр нэг хөгшин настай хэлж байгаа хүмүүсийн үг бүр яг гэдэг чи тэднэр тийм үгийг би бүр амар сонсох дуртай. Тэгээ тэндээс амар их юмыг ингээ өөр дөрөө ингээ тусгаж ингээ за энэ ч нэр болох юм штэ. Ийм хэр нэрийг тэгж хэлж ийсэн штэ. Тэгээд ер нь тийм одоо настай хүмүүсээс бол амар их тэгж үг одоо сонсох дуртай. Тэднэрээс үлгэр жишээл аягүй авдаг. Нэг нэрэл яг чиний хэлдгээр дээр үеийн хүмүүсийн үг тэр чин дээр үедээ л өнгөрцөн гэдэг яг ингээ ухуулаад яг ойлгоод ингээ бодонгууд яг яалтчгүй яг үнэн үгнүүд те үгэн дотор үг явж байдаг те үгэн дотор баг амьдралч явж байдаг те амар байдаг те. За таны хамгийн том айдас юу вэ?
миний нэг ажиллаж ингэдэж яг ингээ өөрөө л хөдөлмөрлөхгүй бол хинж мөнгө олчихгүй. Тэгээ нэг гэл гинт ингээл одоо ямар нэгэн өвчин тусах ч юм уу тий энэ ажлыг хийж чадхаа болчвол ер нь яаж ингээ амьдралаа залгуулах юм болоо. Өөрөө хүссэн нөгөө юм хийж тэгээд ер нь тэгээ ингээд ард за яг нөхөр ажиллаж байгаа ч гэсэн тэгэл урдныхаараа ингээ хүссэн. Тэгээ ер нь тэгээ хөвтчих юм бол хоёр хүүхэд маань яах вэ юм бэ? Ер нь хүн хүүхдээ л хамгийн дөрөнд боддог юм. Өөрөө яаж хүүхдлүүр харна. Тий. Ер нь тэгэж одоо гинтийн тим янз юм болчвол энэ мэрэгчлэрээ ажиллаж чадахгүй өөр надад ямар би өөр юугээр ажиллах байл гэж боддөө шүү дээ. Бид нар өмнө нөгөө нэг гэр бүлгүй нөхөр хүүхдгүй байдаг та. Тэгэл янз бүрийн бодоо явдаг гэсэн бол одоо нөхөртэй хүүхдтэй болчихгод нөгөө өгөж болохгүй тушаал авсан цэрэг шиг гэдэг шиг ажиллаж амьдардаг та яалтчгүй. Нэрэл яг бид нар ингэ яачвал яах бол ч юм уу хүүхдүүд маань яах бол юуны хүүхдүүд ч бас тийм. Хүсэж байсан томоохон зорилтыг хаард гарч чадсан болов та. Ер нь бол бараг 80% явж байгаа. Тийм тэгээд одоо жоохон ойрхон байна. Тийм юм тий. Болж штэ. Тэгээд би ер нь бол бас тэнийг үлээ. Хас тий. Юу яриа болчихсон. Юу нууц юм аа. За уурлаж гомцсон үедээ яг яаж тайлгардаг вэ? Тэр чи амар гоё шиг. Би нэг ингээ амар ингээ уурж масан болгонгоо нэг юу ч болоогүй юм шиг амар инээгээл ингээд найз мэдээ ингээ яач. Чи ямар амар сони сая уурл тэглэн гэлэж орсон тэрийг ямар сони инээж ярьдаг гэдэг. Тэгэл амар ингээ инээгээл ингээ тастаас хөхрөөл юм. Тэгэл дараа нь юу ч болоогүй юм шиг бодчихдаг шээ. Яс хөөх юм шууд гадна нөө байгаа байдлаараа л ингээ айгуу жоохон хүн тийм тэгээд нэг амар хүнтэй алга ингээ шаналал ингэж өдөр явах юм байна. Эмор ол тий. Тэгээс амар гоё бүжгэлж ч юм уу бүх юм мартчихдаг. Тийм тий. Та өөрөөсөө өөрчлөх болох юм бол тэр нь юу байх вэ? Өөрөөсөө өөрчлөх үү? Өөрөөсөө өөрчлөх. Өөрөөсөө өөрчлөх болвол тэр нь яг юу байх вэ? Тэр нь юу? Гэхдээ яг одоо юу гэдэг одоо өөрийнхөө би нэг тийм зам дургуудаа би тэрийг л өөрчлөмөр юм ч юм уу. Эсвэл одоо миний хамар юм бэ, нурууд юм байна ч юм уу. Би махтай байж болно. Зан харшин байж болно. Яг өөрөөсөө өөрчлөлт гэвэл бүх юм нь өөрчлөн 100% таалагддаг. Үгүйгүй. Үгүйгүй. Ямар өндөрлөх гэсэн шүү дээ. Өөр юм. Өөр юм. Өндөрлөх гэсэн. За. Тэр болоо. Бус нь бол окей. Тэ? Өөртөө амин сэтгэл ханамж. Өндөр юм байна шүү дээ. Болж шүү дээ. Би бол яриул гээл. Ямар үед тэгвэл өөрөөрөө бахархдаг вэ? Ямар үед? Бэж байгаа. Бэж байгаа л яг л. Ямар үед өөрөөр бахархдаг вэ? Ер нь бол тэгээд өөрийнхөө нөгөө нэг чаддаг зүйлийг ингээ хүний тэгээд ингээл амар бардам хийж ер нь бол чи ер нь энийг чадгаа матгүй би ер нь юм болгоо ер нь чадна л гэж амар хичээдэг. Тэгэл өөрийнхөө хэмжээнд хийсэн тэгэхээр тэрнгүүр амар их бахархдаг. Ер нь бол юмнээс ингээд ард бол хизээч үлддэггүй. Хаширч үзээгүй зүгээр чаднаа л тий юм руу айгу дайх дуртай. Зүг штэ тэр чинь бас нэг аваа штэ та тий. Ер нь бол хойшоо суух айгу дургу. Өмнө нь таас хэдэн хүүхэдтэй ер нь болох юм гэж боддог байсан бэ? Одоо ер нь ахаад бас гарах юмсан ч юм уу боддог. Бид ч нөгөө гэр бүл цохог байхдаа нэг жоох хүүхдүүд тахтаа тэгдээс төдөөхтэй л болно гээл тий. Яг дөрөв гэж үгэнд боддог байсан юм аа. Тэгэд одоо нэг өвхөө хоёр гарсан болохоор нэг хүсэлмэн бэлдэж чаав нэг амар тэгж ахиж өөр хүүхд гаргах юм гэж бодоход болчиход байгаа шээ. Ер нь бол амьдралдаа ажил дээрээ өөртөө үнэхээр сэтгэл бол дээрээ үнэхээр 100% хүн байна гэж харлаа. Тэгээ гоё штэ нэрээ авах штэ тал. Бид нар ч юм уу тэгчлээ гэж нурмаагаа явдаг ч хүмүүс байдаг штэ тий. Чамайг хамгийн их стресстүүлдэг зүйл юу вэ? Ер нь стрессдгүй төрлийн хүмүүсээ болоо явсан шүү дээ. Үгүй хамгийн их бага хэмжээгээр байна шүү дээ. Бэ шүү дээ хүн юм стресстэй. Тий. Юу вэ? Ер нь бол тэгээд хаяа нөгөө ингээд яг ингээд нөгөө сарын сүүл юм болчоод зэ нөгөө нэг одоо ингээд төлсөн юмд ингээд хүрч чадахгүй нэг жоохон хаяа нэг тийм нэг сар мар гарахаар яг тэр үедээ жоохон амар стресст гэдэг. Яг тийм тий. Тэр ч үгүй хүн болгоно л байгаа шүү дээ. Тийм төлөвлөчөөд байгаа төлөвснөөс гадуур байгаад тахаар тийм. Тэгэхээр яг тэр нөгөө төлөвсөн юмдээ хүрч чадахгүй жоохон сэтгэл нурхаал яг ингээд сарын сүүл болохоор жоохон ингээд орлого мөл хаяа багтар дээр хам бол жоохон тэрэндээ амар жоохон стресст гэдэг.
Стрессээ тэгээд яг яаж тайлж вэ? Би амархан. Бас л амархан тий. Эсвэл маш амар хүн байна. Ер нь чамтай ер нь ингээ яг ярилцаа сууны гоё нэг тийм тайван, өөртөө итгэл нэг тийм гоё юу би л мэдэрч байна. Би ч юм гоё нэрхтэй шүү дээ. Тийм юм аа. Мэдэрч. Найз чи өөрлж муурлахаар ингээл натаа юм яхаар зүг зүгээр болчдөг гэл. Ямар сони би бүр чам дээр баг уйлж унжиж ирэх чаах чи өөдөөс ингээд шууд өөр болгочих юм гээл гэдэг. Өөр сэтгэл зүйч мэрэгчлэр төгсөөгүй. Давхар мэрэгчл байхгүй зү. Ер нь бол энэ нөгөө нэг ажил мэрэгчлээсээ л бол ингээл айгу жоохон яриа болсон баха. Тэр чи би айгу дугаа өгдөгсөн шүү. Тийм. Ер нь өсчин мэрэгчлээс яг гадуур яг өөр яг одоо яг ботхоо за би яг ийм л мэрэгчтэй ийм л хүн байвал гойч исэн болов ч юм уу яг тийм бодолд үржсэн байсан бол яг ямар хүн байгаа шүү дээ угаасаа. Би нөгөө нэг ийм цэргийн ингээд ийм хувцас ч юм одоо ингээд цантаа онцгооч юм ингээд онгосын тийм эмхтэй тийм хувцас надад угаасаа амар гоё зөгтөг. Би тийм хувцас хүмүүсийг амар мөрөддөг гэсэн. Тэгээд ер нь бүх эмхтэйчүүдийн мөрөдлөд юм шиг. Тэгвэл нөгөө нэг ах маа нөгөө онцгоод ажиллахангүйс ойлго. Намаа нэг төрхөн зургийг дуудлага үлээ. Тэгээд тоног авч байгаа тэр хувцсыг нөмсөд хэд тоног сууж байгаа ч гэж. Нэр гоё харагдаг те. Угаасаа тэр ер нь зохгүй юм төмөр байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Дөрөв туц ямар ч хүнд гоё зөгтөж шүү дээ. Бас бодож байсан. Үлдсэн амьдралынхаа туршид нэг л зүйлийг идэнэ гэвэл тэр нь юу вэ? Идэнэ. Даан тэрийг аюу. Яа. Тэс махлах та. Йой, натайдлаа. Би бас яг тэгж очил. Йоо, насгаш. Йоо, ямар тэнэг адилхан яриад. Махгүй л угаасаа явцгүй. Йоо. Хүмүүс чимээс боомоо үсэлэрхгүй. За, илийн хөштөл инээжсэн зөөлд орсон ч байна уу? Ер нь тэгэл амар. Ер нь өдөр алга инээж байдаг. Бүр илгээ хөштөл. Бүр ингээ шээсээ гоочлаа. Энэгээр хөндөр бол инээдэг юм ш. Нэг бета наш шээсээ гоочлаа. Йоо, шээсээ гоочлаа. Энгүү чи шээсээс ярихгүй гэж. Бинийхээ яг аль хэсэгт хамгийн их дуртай вэ? Жиж хэсэгт дуртай шүү. Яг. Жиж хэсэгт дуртай. Эмэгтэй хүмүүс ер нь ингээл мөр зүрөө гаргаж ингэж ер нь чижээ гаргасан хувцас хүмүүс дуртай гэдэг. Өөрөө чинь шивстэй лөө. Шивстэй. Хаана л игэн дээр л тий. Шивс хэлгэж хахад ер нь хэрэгсэн бэ. Мэдрэмж нь хэрэг. Өөрөө нэг амар өсөж ясан болохоор гайгүй. Гэтэ амар хурдан шивсэн шүү дээ. Би хөнөө шивжсэн. Тийм. Аймагт уусаа бундын тамаг хүн өөр нь шивсний үе байдаг. Байхгүй хаа. Байхгүй. Биний шивс бол тэр хоёр даа. За, юу подкаст нэвтрүүлэгт маань энэ удаагийн дугаарт өнгөлөг, үзэсгэлэнтэй, за эрэг бүхнийг түгээс энэ сайхан үзэсгэлэнтэй эмэгтэйгээ уран залж оролцууллаа. За, манай нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. За, үзэгчтэй хандаж өгчлөх бай. За, энэ түрүүнийг баярлаа. Тэгээд үзэгчтэй үйлчлэгчтэй хандаж та нар стилээ ингээд өөрийнхөө стил имижийг олж чадахгүй бол намайг уу манай Жи салоныг зориорой. Та нарт бол сэтгэл ханамж 100% гаргаж чадна гэж итгэлтэй хэлж чадна. Тэгээ үйлчлэгчтэй намайг зорин ирдэг үйлчлэгчтэй бүгдэнд нь баярлалаа. Хайртай шүү гэж хэлээ да. За тэгэлгүй яхаа баярлалаа. За ингээд өнөөдрийн юу подкаст нэвтрүүлгийн маань бас цаг дуусч байна, өндөрлөж байна. За дараагийнхаа дугаараар бас нэгэн сонирхолтой зочдыг бас уран залж оролцуулнаа. Та бүхэн маань нэвтрүүлэгтэйгээ хамт хараа.